намайг дагвал даг гэдэг үг бол өмгөөллийн хамгийн дээд хэлбэр гэж бодож байна. Чи өөрөө амьд өмгөөл бай. Чи өөрийг итгэлээ тийм үү? Энийг өмгөөл. Чи зүгээр амьд Библи. Чи амьд тийм үү? Христ тийм үү? Христ бүхэд амьдсан түүнийг намайг даг гэсэн бол чи өөрөө Христийг дагаал явж байгаа бол аяндаа мэдгэнэ. Христ өөрөө хүмүүсийн болон Бурхны хайр хүндэтгэлийг олж байлаа гэж тийм үү? Тэгээд тэр сүнс юм ухаан юугаар тийм үү биеэр өсч байлаа. Лука 9:52 баг тийм үү? Гэтэл анхны чуулган за бид үйлс 2 дугаар бүлгээр ярив тийм үү? Яасан блэ? Тэд нэр цугладаг хүмүүст айдас байсан тийм үү? Нөгөө хавчлагаас жайж байсан Христ удахгүй ирчин гэсэн сүлийн юмнууд байсан. Тэгээд тэнд яадаг вүлээ? Өдөр бүргээ нэг гэртээ цуглаж, эзний үгийг сонсож, залбирч, талхаан хувааж тэр талхаан гэдэг үг зүгээр цугл хоолж идчихсэн. А дээр нь одоогийн итгэл хуваалцсан юм чи явсан шиг байна. Ийм юм байсан байдаг. Тэгээд тэднэрээ онцгой юм юу вэ?